За манай сургууль дээр Японы хүүхдийн эрэг сантай хамтраад entrepreneurship сургалтыг анх энэ төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Инхэд бол нийт 8 төсөл хэрэгжээд 33 хүүхэд оролцоод 23 сая 870 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 төслийн үйл ажиллагаа хэрэгжсэн. За одоо энэ манай сургуулийн коридор тавьсан бүтээлүүд нь манай 8 төслийн үйл ажиллагааны хүүхдүүдийн хийсэн бүтээл байгаа. Та бүхэн энэ бүтээлүүдтэй танилцсан. Энэ бүтээл маань 17 төслөө шалгарсан 8 бүтээл байгаа. Тэгээд энэ төсөл болгон өөрийн онцлогтой эко сэтгэлгээг өөртөө шингээсэн байгаль дээлтэй гэдэг нь төслөөрөө онцлог байгаа шүү. Энэ төслийн үр дүнд юу болсон бэ гэхээр энэ төсөл маань цаашаа бодиттой хэрэгжихийн тулд сургалтын хөтөлбөрт орсноороо 2 дугаар ангийн хүүхдүүдийг 100% хамруулах тийм сайхан боломж гарсан. Тэгээд 2 дугаар ангийн 167 хүүхэд 100% хамрагдана гэдэг чинь одоо нөгөө 8 төсөл маань баг эргээд 80 төсөл болох тийм боломж биднэрт гарч ирж байгаа. Тэгээ энэ сургалтын маань онцлог юу вэ гэхээр хүүхдүүд яг мэрэгжлийнхаа ур чадвар эзэмшээд шин санаа гаргаад тэргээ бизнес төсөл болгоо хэрэгжүүлээд бодит үр дүн дээр туршиж байгаа нь энэ сургалтын маань үр дүн байгаа. Тэгээд энэ сургалтанд хамрагдсан хүүхдүүд маань цаашдаа бизнесийн гарааны бизнес өөрийнхөө бизнесийг танилцуулж манай сургуулиас бас уушиг брэнд мөн олон төрлийн санхүүжилт авсан суралцагчид их гарч ирж байгаа. Ингээ өргөжүүлээд ажиллавал хүүхдийн ур чадвар бизнес санааг сэтгэлгээг өргөжүүлэх өргөн боломж нээгдэж байгаа.